Бид бүтээмжийг Ultima Trading-ээс U-Trading шинэ арилжааны платформ руу шилжүүлэх ажил бүрэн дууссныг зарлахдаа баяртай байна. Энэ видеонд бид бүтээмжийг ямар дүрмээр шилжүүлсэн, ямар нөхцөлийг харгалзан үзсэн, мөн эцэст нь та ямар бүтээмжийг авсан талаар тайлбарлана. Шилжилтийн хүрээнд бүтээмжийн шилжилт автоматар хийгдсэн бөгөөд зөвхөн 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө худалдаж авсан ботуудын хувьд шилжилт хийх боломжтой байсан. Шилжилтэд 2 хувилбарын бот оролцсон бөгөөд бүтээгдэхүүний логикийг хадгалах ба шилжилтийг аль болох ойлгомжтой байлгахын тулд хувилбар тус бүрийг өөр өөрсдийн дүрмээр боловсруулсан. Хэрэв танд 1-р хувилбарын ботууд байсан бол та тэдгээрийг ажилуулсан эсхээс үл хамааран тэдгээрийг өгөгдмөл байдлаар идэвхжсэн гэж тооцсон. Төлбөрийн арга шилжилтэд нөлөөлөөгүй. Тиймээс ийм төрлийн бүх бот тооцоонд орсон. 1-р хувилбарын ботуудын бүтээмжийг U-Trading-ийн шинэ урамшууллын хүснэгтээр дахин тооцоолсон бөгөөд үүнд багцын суур хувь болон нэмэлт урамшууллын аяны 300%-ийг багтаасан. Жишээлбэл хэрэв танд Ultima Trading дээр Master Bot байсан бол U-Trading дээр танд нийт 800%-ийн бүтээмжийг өгсөн. 500 суур нэмэх нь 300 урамшууллын. Хэрэв танд арай бага бот, жишээлбэл 100 эсвэл 200% байсан бол түүнийг шинэ хүснэгтээр автоматар дахин тооцоолж та дор хаяж суур бүтээмжийн 300%-ийг нэмэх нь урамшууллын 300%-ийг авсан гэсэн үг. Иймээс хэрэв та 2025 оны 6 дугаар сарын 17-ноос өмнө ботууд худалдаж аваад тэдгээрийг сайжруулсан бол та Performance Pack-ийн урамшууллын аяныг U-Trading дээрх урамшууллын аяны эхний өдөр худалдаж авсан шиг бүтээмжийг танд олгосон. Хэрэв та 2-р хувилбарын ботуудтай ажилласан бол шилжилтийн үед нэмэлтээр төлбөрийн арга болон идэвхжүүлсэн эсэх байдлыг харгалзаж үзсэн. Зөвхөн Ultima Freezing эсвэл USDT Freezing төлбөрийн аргаар таны худалдаж авсан ботуудад бүтээмжийн шилжилт хийгдсэн. Хэрэв та 2-р хувилбарын ботыг дэмждэггүй төлбөрийн аргаар худалдаж авсан бол бүтээмжийг шилжүүлээгүй. Мөн та Ultima Trading дээр ботоо дор хаяж нэг удаа идэвхжүүлсэн эсэх нь шилжилтэд нөлөөлсөн. Хэрэв 2-р хувилбарын ботыг та дор хаяж нэг удаа идэвхжүүлсэн бол U-Trading дээр танд суур бүтээмж ба урамшууллын 300%-ийг олгосон. Өөрөөр хэлбэл хэрэв та үнэхээр тухайн ботоор арилжаа нээж байсан бол та өргөдсөн бүтээмжийг авсан гэсэн үг. Хэрэв ботыг огт идэвхжүүлээгүй, гэхдээ түүнийг зарцаа гаргаар худалдаж авсан бол та зөвхөн суур бүтээмжийг нэмэлт урамшуулалгүйгээр авсан. Жишээлбэл 110 еврогийн үнэтэй багцын хувьд идэвхжүүлсэн бот танд 600%-ийн бүтээмжийг өгсөн бол харин идэвхжүүлээгүй нь 300%-ийн бүтээмжийг өгсөн. Ийм логик нь бүтээгдэхүүнийг үнэхээр ашигласан хэрэглэгчдийг урамшуулахын зэрэгцээ системийн тогтвортой байдлыг хадгалах боломжийг олгодог. Зарим тохиолдолд бүтээмжийг шилжүүлээгүй. Тухайлбал хэрэв та 2025 оны 10 дугаар сарын 1-ээс хойш бот худалдаж авсан. Хэрэв бот Ultima Trading дээр ажиллаад дуусгасан. Эсвэл 2-р хувилбарын ботыг дэмждэггүй төлбөрийн аргаар худалдаж авсан бол бүтээмжийг шилжүүлээгүй. Бусад бүх тохиолдолд шилжилт автоматар хийгдэж U-Trading платформ дахь таны хувийн танхимын Performance widget дээр харагдсан. Одоо та шинжлэгдсэн платформ, шинэ боломжууд болон аль хэдийн шилжүүлсэн бүтээмжийг ашиглан U-Trading.com дээр автомат арилжаагаа үргэлжлүүлж болно.